За төрийн ордонд улс төрийн нөхцөл байдал өрнөн байна. Монгол улсын засгийн газар, оюун эрдэнэ засгийн газар огцрох үгүй юу гэдэг тухайн асуудал яг эд өрнөж байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээллийг улс төрийн сэтгүүлч Төвшин Тулга төрийн ордоноос бэлтгэж ирсэн байна. Орой мэндэргүй. Орой мэндэргүй. За тэгэхээр нөхцөл байдал төрийн ордонд ямар хөө байна вэ? Маш өрнөн байх шиг байна, тийм ээ. За ерөөсөө Монгол Ардын намынхны хувьд бол гол хүлээлт үүсгэж байгаа зүйл нь маргааш хуралдах баг хурал. За нийтдээ 479 гишүүнтэй Монгол Ардын нам. За баг хурал бол одоо тухайн намын одоо тэмээ шийдвэр гаргах бас гол үндсэн цөм одоо байгуулгана. За гэхдээ баг хурлын зүгээс ерөнхий сайдад хариуцах тооцох асуудлыг огт хөндөхгүй. Намын дөрөмдөө бас баг хурлын асуудлыг бол ярихгүй гэдэг дөрөмдөө болцсон байгаа. За харин баг хурал юу хилцэх юм бэ гэх юм бол засгийн газрын одоо асуудлыг Монгол Ардын намын одоо яг энэ Монгол улсын хөгжлийг тодтогч байгаа хөгжлийн бодлогын асуудлыг бол ярих эрх бүхий субъект. Тийм ч утгаараа маргааш хуралдах баг хурлаар Монгол Ардын намын баг хурлын 479 гишүүн хамтарсан засгийн газар цаашд явах үгүй юу гэдэг асуудлаар бас тодорхой улсын шийдвэр гаргах гэсэн хүлээлттэй байна. За нөгөө талдаа бол юу гэдэг хамтарсан засгийн газрыг хэрвээ ажилуулахгүй гэх юм бол би ажлаа өгнө гэдэг ийм мэдээллийг бас ерөнхий сайд оюун эрдэнэ хийсэн гэх мэдээлэл бол байгаа. Гэтэл яг энэ бол аль бие усны бол мэдээлэл бол биш. За хамгийн гол нь эвслийн засгийн газар буюу ардчилсан нам хүн намуудыг засгийн газараас Монгол Ардын нам гаргаад өөрсдөө бие дагаа засгийн газараа хэрвээ байгуулахаар болох юм бол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцроод дахиад шинэ засгийн газар бол өсвөсөөгөө байгуулагдана гэсэн ойлголт бол үүсэж байна. За хэрвээ ерөнхий сайд оюун эрдэнэ хэлсэн үгэндээ хүрээд за дээрэс нь баг хурал нь ардчилсан нам хүн намтай эвсэхгүй гэсэн тохиолдолд ерөнхий сайд оюун эрдэнэ ажиллаа өгөх юм бол ийм нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол хариуцлагын тухай асуудлыг удирдах зүйл баг хурлаар хилцэхгүй байна. За нөгөө талдаа хамтарсан засгийн газар байгуулахгүй болвол оюун эрдэнэ ерөнхий сайд ажиллаа өгнө гэсэн үг юм байна. Зөв. Яг ийм нөхцөл байдал. Яг иймэрхүү нөхцөл байдлаар бол ерөнхийдөө хүлээлт үүсгэсэн гишүүд бол тайлбарлаж байгаа. За хамгийн гол нь одоо юу гэдэг 479 гишүүн тэ Монгол Ардын намын баг хурал ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь улсын нөхцлөөс хараад үзэх юм бол ерөнхийдөө улсын хурлын дарга амар өсөлтөнтэй шууд холбоотой. Тэгэхээр амар өсөлтөн оюун эрдэнэ гэсэн хоёр хүний хамтрал хിവэрэ байгаа юу? Эсвэл энэ хоёр хүн хагарсан уу гэдэг асуудал маргаашийн баг хурлаар гаргах шийдвэрээс тодорхой харагдана гэсэн юм хүлээлттэй байна. Учир нь гэх юм бол амар өсөлтөнгийн хувьд ч гэсэн өнгөрсөн хугацаанд 8 жил Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаыг хийж галтгоог нь баатсан хүн. Энэ хүний хувьд бол ерөнхийдөө баг хурлын гишүүдийн одоо гишүүдээ бол хайрцагч гэдэг юм уу? За энэ хүний ямар шийдвэр гаргахаас өнөөдөр ямар чиглэл өгөхөөс баг хурал бас тодорхой баг хурлын шийдвэрээс тодорхой болох болов гэсэн ийм улс төрийн зүгээр үднэс ийм таамаглууд бол явж байгаа. За гэхдээ ямар тач Монгол Ардын нам эвслийн засгийн газраа хамтарсан засгийн газраа бол байхгүй болгоод шинээр засгийн газар дахин эмхлэнэ гэдэг өөрөө бас бэрхшээлтэй асуудал. Тэгэхээр хамтарсан засгийн газар байгуулахгүй бол оюун эрдэнэ ерөнхий сайд ажиллаа өгнө гэж хэлснийг нь нотлохоо бас байхгүй байгаа шүү дээ. Яг хөө гишүүд нь бол тэгж ярьцгааж байгаа. Гишүүд тийм одоо нотолж байна гэсэн үг юм байна. Тий. За ингээд Монгол Ардын намын одоо гишүүдийн зүгээс яг энэ баг хурал дээр бол хилцэгдэх асуудлуудад ямар байр суурь байгаа гэдэг хүрэх юм. Одоо хамтарсан засгийн газараас эсвэл гарах шийдвэрийг бас баг хурал гаргаж болно гэсэн. Болно. Тий. Баг хурлын эрх үүрэгтэй байгаа тэр. Орон нутагт байгаа Монгол Ардын намын гишүүдийн хувьд бол хамтарсан засгийн газар дээр сэтгэл дундор байгаа. Нэн өгүүлэлт. Маш олон одоо хүмүүс ажилгүй болж байна, тий. Энэ улс төрийн нөхцөл байдлыг үсэж тахт нөгөө хамтрагч нар маань ер нь одоо жишээлбэл яаж оролцоод байгаа нь тий. Энэ одоо эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх юм төлөв байдал үүсчихсэн байхад хамтрагч байж чадж байгаа юм уу энэ төр их зүйлүүдийг бас ярих л байна. Нөгөө намын хүчрэгч ийн гэдэг юм уу эсвэл нөгөө намыгаа одоо хүчрэгчийг хараад дургуун хүрээд байгаа ч гэдэг юм уу те ийм гэхээсээ илүү улс их орныхоо эрх ашигын төлөө хамтраад нэг юм одоо хийгээд үр дүн гаргаасаа гэж хүсэж байгаа. За тэгэхээр сөрөг хүчний хувьд бол энэ асуудалд өсөөсөг холбоотой авчиж байгаа шүү дээ. Хувь заяа нь одоо өөр нам дээр яригадад яваад байна гэсэн. Тэгэхээр сөрөг хүчний зүгээс гишүүдийн зүгээс ямар байр суурь илэрхийлж байна. За тэгвэл өнөөдөр бол одоо бүлгийн даргын хувьд бол анхнаасаа хамтарсан засгийн газар байгуулагдсан өөрөө үндсэн хуулийн бус үйлдэл байсан гэдэг агуулгаараа ардчилсан намыг засгийн газараас гарахыг бол дэмжиж байгаа байр суурийг илэрхийлж байна. За гэхдээ ардчилсан намаас засгийн газар сууж байгаа сайдны хувьд бас арай өөр байр суурийг илэрхийлж байгаа. За юу гэх юм бол мэдээж Монгол Ардын нам олонх улсын эрх хэрэгч Монгол Ардын нам засгийн газар дангаараа аваад явна гэх нь өөрсдийнх нь эрх мэдлийн асуудал. За гэхдээ өнгөрсөн 10 сарын хугацаанд хамтарч байгуулагдсан засгийн газар нь тодорхой ажлуудыг хийчлээ. Хэрэгцээ хүрээндчдэр, бодлогын хүрээндчдэр тодорхой концепцүүдийг танилцуулаад энийг ажил хэрэг болохгүй явж байгаа учраас эдгээрээс бас мэдээж сайн ажлуудаа авч үлдээсэ гэсэн ийм хүлээлттэй байгааг илэрхийлж байгаа. Хамтарсан засгийн газрын тухайд одоо гарах орох тухайд биш бүр анханасаа хамтарсан засгийн газар байгуулагдах үйл явцыг миний хувьд энэ бол бас
хуулийн хүрээнд бусаа гэж үздэг. Монгол Улсын үндсэн хууль зааснаар аль нэг нам эвсэл олон хулсан бол ерөнхий сайдад томилж засгийн газраа байгуулна л гэж байна. За тэгээд дотроо юугаа ярина уу, яаж шийднэ үү? Энэ асуудал өөрсдөө л бодлогын асуудал. За тэгэхээр эргээд одоо нөхцөл байдал руу харахаар сөрөг хүчин гарлаа. Засгийн газраас гарлаа. Мэдээж нөгөө зарим хүмүүсийн шүүмжлээд идэг одоо хүчтэй, идэвхтэй сөрөг хүчин бий болно гэсэн үг. За нөгөө талдаа 68 гишүүнтэй суудалтай Монгол ардын нам өөрөө одоо нэгдэж эхэлнэ гэсэн үг. Гомдогсод байхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Цаана одоо албан тушаалыг үлдсэн ч гэдэг юм уу, ийм хүмүүс бас байсан. Энэ хүмүүс нь байхгүй болж байна гэхээр нэгдэчээр бүр дийлдэхэ болж байгаа юм шүү. Монгол ардын намын хувьд бол мэдээж одоо дотор олон фракцтай. За дээрэс нь хөдөө оронд ч гэсэн яг энэ Монгол ардын намын гишүүдийн хувьд ажлын байргүй болчлоо. Ардчилсан намд ажлын байраа булаалагчлаа гэдэг юм уу. Иймэрхүү гомдол тонхол бол маш их байгаа. Тийм ч учраас маргаашийн хурал дахь баг хурлаар яг энэ хамтарсан засгийн газар бол их гол сэдв нь бол болчих гээд байна л да. Болоод байна л да. Тэгэхээр мэдээж хөдөө орондоос ирж байгаа төлөөлөгчдийн хувьд бүгд л хамтарсан засгийн газар байгуулагдах нь бол үнэхээр бэрхшээлтэй асуудлууд нь бол нийлэх нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талдаа хэрвээ энэ хамтарсан засгийн газрыг байхгүй болголоо гэхэд цаашид нөгөө нэг одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа том бодлогуудын асуудал нь үнэхээр бодитоор ажил хийж болж чадах уу үгүй юу гэдэг агуулгаар бас засгийн газрын зүгээс л тайлбарласаар байна. За баярлалаа.